Азийн ширээний теннисний холбоо ширээний теннисний Ахмадын Азийн тоглолтыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол 2023 онд анх удаа Ахмадын Азийн аврах шалралт албан ёсны тэмцээнийг Монгол улс зохион байгуулж байна. Ахмадын Азийн аврах шалралт тэмцээнд Нуруddin Сапарбаев, Ян Жин, Тан Хогчин нарын шилдэгүүд оролцож аврагууллаа. Азийн ширээний теннисний холбоо, Монголын ширээний теннисний холбоонд л одоо ингээд Азийн Ахмадын тэмцээнийг бол одоо анх удаага зохион байгуулах эрхийг олгосноор бол онцлог юм байгаа. За Ахмад настай тамирчин бол одоо энэхүү тэмцээн нь одоо 70-аас дээш насны ангил гэж бол явагдаж байгаа. За 89 настай өмнөгөө аймагаас ирсэн долгоргоо бол одоо энэхүү тэмцээнд бол одоо хамгийн Ахмад настайгаар бол оролцож байна. Это первый чемпионат Азии, поэтому Азийн аврах шалгаруулах тэмцээн анх удаа албан ёсоор одоо зохиогдож байгаа нь Улаанбаатарт болж байгаа. Энэ одоо маш их онцлог чухал үйл явдал болж байна. Тэгээ би баяратайгаа одоо хамт тасалж тоглоод алтан медаль авлаа. Ямар ч одоо асуудал байгаагүй. Бид хоёр одоо анх удаа тоглож байгаа гэхэд маш сайн тоглосон. Ямар нэгэн одоо хүндрэл гараагүй. Ахмадын Азийн аврах шалралт тэмцээн дэлхийн аврах шалралт тэмцээний хүрэл медальт Азийн хошин аврах Киргиз улсын тамирчин Нуруddin Сапарбаев, Монгол улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраа нар нэг баг болж оролцов. Тэд анх удаа нэг баг болж тоглосон ч маш сайн бие биеэ мэдэрч 60-аас 64 насны дан хосын төрөлд аврагуулжээ. Би одоо ширээний теннисний спортод нөхөрлөөд одоо 40 гаруй жил өнгөрч байна. Ингээ Монголд болж байгаа анх удаа Монголдо болж байгаа Азийн аврах шалралт тэмцээнд хосын төрөлд алтан медаль авсан. Найзтай баяр үргээ өөртөө бас ийм амжилт гарсандаа маш баяртай байна. Ширээний теннисний спортын давуу тал гэхээр одоо ямар ч ширээний теннисний спорт толгоогоор тоглож хөлөөрөө ойждаг юм аа. Тэгэхээр одоо маш их толгооны оюун ухаан шаардсан спорт. Дан хостой хөвсгөлийн спортын мастер ган үеийнхтэй дан хос болж орсон. Тэр ган үеиг үтээр хүрэл медаль авлаа. Баяртай байна. Одоо өөрөө нэг үржилсэнгийн тэмцээнд дөрөвт үлдчихсэн байгаа. Одоогоор эрэгтэй эмэгтэй дан хосын ангиллын медальтнууд тодроод байгаа юм. Тэмцээнд нэг бүрчилсэн дан хосын төрлөөр ахвалт самбаагаас орж байгаа 40-оос 44, 50-аас 54, 60-аас 64, 65-аас дээш насны ангиллаар тамирчид өрсөлж байна. Өнөөдөр нэг бүрчилсэн тоглолтын медалийн төлөөх тоглолтууд болж тэмцээн өндөрлөх юм а.